хавгнаадаа бүр амар хавганж юм. Энэ сая би humсаа янзлуулчаад humсныхаа бодгийг адилхуулчаад тэгээ бикини wax илгэчээд гэсэн чинь манай wax идэх юм хөрхөн өгчий гарчаад ороод ирсэн чинь нараа. Хай. Өнөөдөр өглөө миний ус гараад тэгтээ тийм амар гарааг байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө ус гараад тэгээ ус гарсан юм шиг мэдрэмж төрөөд байхаар нь эмнэлэг рүүгээ залгаж хэлээд ирээд үзүүлсэн чи ус мөн байна гэд. Тэгээ өнөөдөр шууд эмнэлэгтээ өвтөж чинь. Одоо ингээд ийм нэг ус гарсан болохоор тэрийг нөхөх ийм тусал гэх юм уу? Юу гэх юм нэг тийм тусал баг л тусал. Энд ингээ гарандаа уян зөө хэлчихсэн. Тэгээд хажуудаа хүүхдийнхээ зүрхний цохилтыг өөрийнхөө өвдөлтийн хэмжээг ингэж хэмнэ юм байна. Гэхдээ одоохондоо би тэгэж өвдөггүй байгаа. Зүгээр ус гарсан болохоор ер нь айгүй аюултай гэж үздэг юм шиг байна. Тэгээд тэлмэн ирэх арай болоогүй байгаа. Тэлмэн өнөөдөр шалгалттай. Сая сувлагч нь орж ирээд тэгээд тэлмэн өнөөдөр удирдлагын эцсийн шалгалттай байгаа. Тэгээд шалгалтаа бэлээд зүгээр ирэх үү гэхээр нь би яхаа юм бэ гээд тэгээд шалгалтаа өгчөөд ирэх баг. Тэгээд сая сувлагч орж ирээд эмч сэдэлт хий гэсэн гинэ. Угаасаа би ингэж өвдөхгүй байгаа хэрнээсээ амар бол өвдөхгүй байгаа байхгүй юу? Тэгээ өвдөхгүй байгаа хэрнээсээ ус гараад байгаа болохоор ер нь сэдэлт хий гэсэн юм шиг байна. Тэгээд сая тэр нэг энэ нэг усандаа нэг юм залгаад дүлтчихлээ. Залгаад гэж тариад тэгээд бодвол энэ сэдэлт юм шиг байна. Хүмүүс сэдэлтээр төрхөөр амар өвддөг гэд. Тэгээ би сая ганц хоёр юм уншлаа л та. Тэгээ ер нь бол уншихгүй байхаа шийдлээ. Яг ингэж хагалгаагаар төрн гэхээр бас айгаад исэн бохгүй юу. Тэгээд угаасаа хатам аав ээж хоёр ч гэсэн ингэж нэг амар удахгүй тэгээ яваад өгчөн. Би тэгээл оёдолтой. Тэгээд нөхөр ажилтай ингээ яваад өгчгөө би хүүхдтэйгээ хоёулахнаа гэж бодохоор айгаад ийсээ хагалгаагаар төрнө гэхээр тэгээ өөрөөрөө төрчий гэж бодсон чинь өөрөөрөө төрөхгүй яг тулсан чинь бас айгаад байна. Ер нь бол яаж юм. Гэтэ яах вэ? Болох байхаа, даваад гарах байхаа. Юу ч гэсэн тэлмэнгээс шалгалтаа өгчөөд хурдын ирээсэй гэж бодож байна. Одоохондоо би бас ээж рүүгээ ерөөсөө яриаггүй байгаа. Ээж рүү ярих тэнхэл бас ерөөсөө уцаа оролдмооргүй байна. Тэгээ ер нь одоо унтлаа. Унтаж болохоор байвал ер нь бол унтаад гэдгсэн. Тэгэхээр ер нь бол одоо унтах чинь. Тэгээ тэлмэн ирэх юм бол залгах байх. Тэгээ дээрэс нь яг энэ баруун гарандаа ингээд энийг хэлчихсэн. Угаасаа яг ингээд орон ингэж таарад энэ нэг юм энэ усал залгаад байгаа юм яг ингээд баруун талд таарад ингээд гүд би ч өөрөө баруун хүн болохоор солгоо гараараа ингээд юм хийх амар хэцүү байна. Тэгээд би яг ингээд уц муцаа оролдох гэхээр амар ядаргаатай төвхтэй санагдаад байгаа бижиж магадгүй. Тэгтээ миний өвдөлтийн хэмжээ баг багаар ихсээд ах юм. Тэгээ учиргүй амар бүр төвчийн аргагүй болтол ерөөсөө өвдөхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр одоохондоо бол гайгүй юм шиг байна. Тэгтээ явандаа юу болохыг хэн ч мэдэхгүй. Тэгтээ би бүр амар айж байна. Биний ус гарсан ч гэсэн тэгэж бас амар өвдөхгүй байна. Тэгээ сэдэлт хийсэн ч гэсэн бас тэгэж амар өвдөхгүй байна. Зүгээр нуруу тасрах гэдэг юм шиг мэдрэмж авч байна. Одоогийн байдлаар бол тэгээ хүүхдийн усыг нөхөн гэж бас юм хийх юм билээ. Сая тэлмэн ирээд нэг
өрөөнгөө очиж үзээд өрөөгөө сонгоод түлхүүр энтрийн аав гэж сувилагч тэгсэн баггүй юу. Тэгээд тэрийгээ авчаад ирсэн чинь би юу өрөө юм бол гэж бодоод исэн чинь одоо миний байгаа өрөө яг төрхийн өмнөх орсон өрөө юм шиг байна. Тэгээд би үгүй ингээд шууд ингээд байрлчих юм болов уу гэж бодсон баггүй юу. Тэгсэн чинь үгүй юм шиг байна. Тэгээд сая тэлэнг буцаж орж ирээд өөрсдийнхөө хувцас соноор тэр авчирсан юмнуудаа бүгдийн тэр өрөө рүүгээ оруулчаад хүрээд иргээ сувилагч нь тэгж байна. Гэтэ ингээд дөрвөн гараараа утас барих чинь амар хэцүү юм бэ. Сая тэгээд тэлмэн дэшээ ачаа тавих гад гарцаа оронд юм чин орж ирээд тэгээ одоо цаг 5:10 болж ирсэн сая. 5:19 болж байна. Оройны. Тэгсэн чинь 7 хүртэл юу ч ихсэн сэдэлтийн туслыг хийгээд одоохондоо бүр амар тэгэж бүр яа твчгүй нэ энтер гих хүртлээ бол өвдөхгүй байгаа байхгүй юу. Тэгээд би үнэ л хэлсэн гэж. Тэгсэн чинь ямар сорны юм бэ сэдэлтийн хэрэг нь өвддөм даал гээд байгаа юм л та. Тэгээ ямар ч тач тэгэж бол амар өвдөхгүй байна. Тэгээ түрүү ядж байхдаа клизм тавиулаад гээд хамаг юм гадагшлалцсан заяа. Тэгээ амар өсөж. Өнөөдөр бол нэг амар төрн мөрнө гэж бол бодохгүй байна. Тэгээ би сая угаасаа сувилагчаас нь амар олон сувилагч ядж байхдаа орж гараад байгаа байхгүй юу. Хооронд нь би одоохондоо нүүрсээ ялахгүй байна. Тэгээ ч гэсэн нэг сувилагч нь орж ирээд би ингээд өнөөдөртөө төрч чадах юм болов одоо өвдөхгүй байгаа юм чинь ер нь өнөөдөр төрөх магадлал бага юм биш үү гэд тэгсэн чинь ер нь бол тийм гэд тэгсэн манай эмч бас гарахтаа за хоёлаа маргааш уулзъя маргаашд намжилт энэ төр гэл гараа явчихжээ. Тэгэхээр өнөөдөр намайг зүгээр сайн амар гэж байгаа юм шиг байна. Одоо цаг оройны 7 болж байна. Тэгээд би сэдэл хийлгээд сая бараг 3 цаг сэдэлт хийлгэлсэн шүү дээ. Тэгж яхад ерөөсөө амар тэгэж өвдөхгүй байгаад байна. Тэгээ намайг жоохон амарч агаад орой 11 гээд буугаад иргсэн. Тэгээ өнөөдөр ганцхан цутан л итсэн тэгээд өсөж байгаа гээд одоо удахгүй эмхийн хоол орж ирнэ гэсэн сая өрөөгөө солилцсон бас дэшээ ингээд амрах өрөөндөө орж амрах өрөөнд тусдаа яг төрөхөд бэлдэх өрөө нь бас ингээд тусдаа яг төрүүлэх өрөө нь бас тусдаа байд юм байна. Тэгээд би бүр амар өрсөд байгаа болохоор орцог идэж. Хоол идүүлж чадах уу? Би тэгтээ одоо ийм амар айтайхан байгаа ч гэсэн яг өвдөд эхлэх юм бол амтан царайлах бах та. Тэнийх аяар өвдөхгүй байх гэж бас бодож байна. Гайгүй баха. Гэтэ миний савны амсар тэгж аяар нэгдэхгүй байна. Сайн мэдэхгүй байна. Энд чи ерөөсөө мэдэж болдог зүйл биш юм байна гэдгийг л мэдлээ. Ваа, эмнэлгийн хоол ирж байна. Юу байгаа юм бол энэ зүгөө ингээд хийлэгцэн байгаа болохоор энэгээр юм барьж чадахгүй байна. Амар өвдөж юм. Яа, төлмөр урдаа орж ирсэн. Гоор унгаар юм байгаа тахаар би савх барьж эднэрийг идэж болж чадахгүй байна. Би тэгтээ энийг ууж чаддаггүй ш нэрээ. Энэ бүр амар муухай амттай надад бүр амар муухай амттай юм шиг санагддаг. Би тэлмэнг ерөөсөө л орж ирэхийг хүлээх хэрэгтэй байна. Гол 100 гараараа би юу ч чадахгүй. Тэгээ би нэрээ сая
савны амсуу хурдан нээдэг, мэдэг юмнууд гэл ингээд зөндөө байгаа штэ. Ананас идэх, алаа уух ч юм уу, хасарван жимс идэх, өөрчилөлээ. Сумаа суултаар суух, шатаар сайн дээшээ доошоо явах нэ тэр юм нэ. Надад бол ерөөсөө нэг тийм нүлэлтэй юм шиг санагдахгүй байгаа тэд нар. Сэтэл тэгээ савны амсаар нэгдэхгүй байна гэдэг чинь тэгээд хүн хүний л онцлог юм шиг байгаа. Тэгэхдээ охиноо гаргачаад хэлье. Төрж үзчихэд хэлье. Тэгтээ миний бодлоор бол зүгээр хүн хүний онцлог өөр, хүн хүний биеийн байдал өөр аа штэ. Хүн хүний өвдөлтийг хүлээж авч байгаа юм ч гэсэн бүгд тэр өөр байгаа болохоор. Надад бол тэд нар яг зүгээр л ам дамжсан яриа. Нөлөөлөх хүмүүстэй нөлөөлдөг л байх. Зүгээр нөлөөлж ин гэж итгэж байгаа хүмүүстэй нөлөөлдөг байх гэж бодчих. Хоёр төрч чадахгүй байна уу? Wie viel sind das da? Wie viel sind das da? Marina. Би сайн нууруундаа тариулсан. Мэдээ алдуултын тэрэ. Хөвтөлт багсгадаг гэсэн. Тэгтээ одоохондоо мэдэгдэл юм. Юу вэ цаг 10:27 юм уу? Өчигдөр шөнөөс хойш өвдсөн. Яг амар өвдөг үдэгтэй өвдсөн. Two hours later.
дөрөвтлийнх нь манай бүхний зүрхний зүгэлт. Хоёр талыг улаан зургаснаас харж чадахгүй голоор нь өсдөг гэсэн. Доотлынх нь болохоор өвдөлтийн юмж чам. Бэлээ. Хоёр нь төрөх гэж байгаа шүү. Тэгээд намайг гадаа байж хийдсэн.